голны өглөөрийн газартай холбоотой марган шүүх шатны байгууллагууд төр бол ихээхэн массыг бол эзлэх болсон. Тийм учраас бол газрын маргааны төслөх зүйлийг бол ерхий сайдын захирамжаар байгуулад ажиллаж байна. Хэдэн танаа газар? ГМ-ийн машин манайх нь баггүй юу? Эднийх энэ тэгсэн чинь одоо ингээд манай газар хүмүүс зөвхөн ингээд хасраад цөмрөд орсон. Тэгээд бодит байдалд зохицохгүй байгаа. Шүүхийн маргааныг цөөлөх, за эргэн аж ахуй нэгж байгууллагын цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох гэдэг үндсэн ойлголтоор маргаан төслөх зөвлөл маань өөрөө байгуулагдсан. 2024 оны газрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулснаар бол энэ ажил маань эхэлсэн. За энэхүү ажил маань 2024 оны 9 сараас эхэлж бол 9 хүний бүрэлдэхүүн ажлын байгуулагдаад бол ажиллаж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны цахим хуудсанд бол маргаан төслөх зүйлийн цонх байршуулад та нэвтрээд үзвэл гарсан хурлын дүгнэлт, хизээ хуралдах, жилийн төлөвлөгөө хүртэл байршуулсан. Маргаан төслөх бүрэлдэхүүний хувьд гэх юм бол иргэдийн төлөөлөл, хууль эрх зүй талаасаа, замун барилга хот байгуул талаасаа, ерөнхий газрын газар зохион байгуулалтын төлөвлөлт, кадастрын бүртгэл гэх мэтлэн нэг олон талыг хамруулсан юм бүрэлдэхүүн байгаа. Тийм учраас бид нар бол тухайн иргэн аж ахуйн нэгжийн гомдлын асуудлыг бол бодиттой мэдээлэлээр тулгуурлаж тухайн одоо захиргааны хэргийн актыг бол хянаж үзэж шийдвэрлэж байгаа. Зөвхөн нэг талыг харан шийдвэрлэнэ гэсэн ойлголт багахгүйгээр ажлын албанаас нь бол газар дээр нь оч геодезийн хэмжилтийг цэг тэмдэгтийг баталгаажуулж хардгаараа онцлогтой. Энэ бүгдийг ингээд аваа хурлаар ингээд оруулахлаар таны асуудал бол үнэн бодтой шийдвэрлэх магадлал маш өндөр байдаг. Иргэн болон аж ахуйн нэгжүүдийн талд бол нэлээд бас шийдвэрэнд гарч байгаа. Энэ үгээр одоос биднээс олон талын мэдээллүүдийг цуглуулж дүгнэлтийг гаргаж байгаагаар бол бас онцлог байгаамаа. За нийслэлийн газрын эрхийн маргаан төслөх зөвлөлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөд байгаа буюу өнөөдрийн байдлаар 260 гаруй гомдол ирснээс 200 гомдлын хянан шийдвэрлэлээ эцлээд шийдвэрлэсэн байгаа. За үүнээс бол 80-аас 90 гомдлыг бол эргэн аж ахуйн налд бол шийдсэн байна. Одоо анхудаа өнөөдөр асуудлаа шийдвэрлэх гэж байна. Газрын маргаан таслах зөвлөлт одоо хүсэлтээ гаргаж байна. Миний эзэмшдэг газрыг дээрээ үйл хөдлөлтөөрөмхтэй газрыг хэмжээг нь багасгаад гаргасан учраас би гомдол гаргаад ингэ явж байгаа. Миний 10 хэдэн жил одоо хөөцөлдөж авсан бүтэхгүй байсан газар маань нэг 0.17 газар авахж эрүүл мэнд сэтгэл санаа бүх юмараа хохирсон. Тэгээд ингээд нүүрний нэг тал саажаад сэтгэл санааны дарамтанд олон жил яваадсэн. Тэгээд газрын маргаан төслөх зөвлөлийн хамт олонны ачаар газартаа болоод тэрэндээс нар гарсан юм шиг баярлсан. Энэ хамт олондоо өстой нэрээ хязгааргүй их баярлсан. Зөвлөлийн хуралд би анхудаа гомдол гаргаж оролцлоо. Шүүхээс урьдчилан шийдвэрлэх энэ процесс бас байхын зүйтэй юм байна. Иргэд аж ахуйн нэгжийн маргааныг ингэ төргийн шуурхаа шийдчихвэл цаашдаа бас энэ шүүхийн ачааллыг багасгаж иргэдийн болоод төрийн байгууллагын энэ тэнцвэртэй байдлыг хадгалахад их чухал юм болов уу гэж бодож байна. Магадгүй мэрэгжлийн бус төрийн захиргааны байгууллагад ажилладаг мэрэгжлийн гаргасан алдаанаас болоод гарсан хууль бус актуудыг засварлуулах эрх нь газрын эрхийн маргаан таслах зөвлөл байгаа юм байна. Захиргааны эрхийн шүүх бол ачаал ихтэй ажилтдаг. Тэр ачааллыг багасгах тал дээр энэ нийслэлийн газрын эрхийн маргааныг шийдвэрлэх зөвлөл бол их ашиг бүгдтэй гэж харж байна. Тэгэхээр ажилтнаас бас амжилт хүсмээр байна. Ямар ч байсан олон жил энэ шийдэгдэхгүй энэ хэцүү асуудлыг шийдэж өгсөн зол үнэхээр талархаж байгаа. Шүүхээр 1-3 жилийн хугацаанд шийдвэрлэдэг байсан асуудлыг манайх ерөнхийдөө бол 30-аас 60 хоногт шийдвэрлээд асуудлын эцэслэн шийдвэрлэж өгч гэнэ гэсэн үг. 80-аас 90 хэрэг тэнд очиж шийдвэрлэгдэх байсан бол 80-аас 90 хэрэг энэ шийдэгдснээр шүүхэн ачаал тэр хэмжээгээр бол буурч шийдвэрлэгдэж байна. Газрын тухай эргэн аж ахуйн нэгжийн хооронд үүссэн газрын маргааныг дүүргийн газар зохион байгуулалтын алба засаг дарга шийднэ гэж заагаад өгсөн. Тус шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд нийслэлийн маргаан төслөх зөвлөлд ханднаа. Тэгэхээр эхлээд шууд маргаан төслөх зөвлөлд гомдлоо гаргаж шийдвэрлэхгүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг шиг дүүргийн засаг дарга болон дүүргийн газар зохион байгуулалтын албандаа гомдлоо гаргаж шийдвэрлэх хэрэгтэй зайлшгүй. Маргаан төслөх зөвлөл байгуулагдсны гол давуу тал нь өглөөрөө за газартай холбоотой маргаануудыг хурдан шуурхай нэгдүгээр шийдвэрлэж өгч байна. За хоёрдугаар өглөөрөө тухайн маргаантай холбоотой мэдээллүүдийг бол бид нар бодиттой одоо мэдээллийн сангаас одоо яг мэрэгжлийн байгууллагуудаас нас бүрэн олон талаас нь бүрдүүлж чадж байна. Энэ олон талх бүрдүүлэхдээ бол бид маргаан төслөх зөвлөлийн гишүүд мөнөөс
бүх талын хамарсан юм гишүүд байгаа учраас бол шийдвэр гаргаж бодитоор хандаж ажиллаж байгаа юм онцлог байна. За мөн одоо бид 14 хоногтой нэг удаа хорлож байгаа учраас бас тухайн асуудлыг болох шүүхийн шатаас бол хамаагүй хурдан шийдвэрлэж байгаа. За тус зөвлөлийн дүгнэлтийг засгийн газрын эрдгүү тогтоолоор нийслэл төрийн засаг дарга нь заавал биелүүлэх шин чанартай бол байдаг. Тэгэхээр та юу гэдэг маргаанчлах зөвлөлд хандсанаар асуудлыг бүрэн эцэлд шийдвэрлэж чадахгүй гэдэг эргэлзээ байдаг бол тэр бол та эргэлзэх шаардлагагүй газрын маргаантай холбоотой асуудлаа бүрэн шийдвэрлэх боломжтой байдаг.